Тэглээхэн дүүс та бүхэнд шинэ өглөөний мэндийг хүргэе. За өглөө бүрийн үгийн цаг маань үргэлжилж байна. Тэгээ өнөөдрийн цагийг бүгдээрээ бурхандаа таатхан залбираад хамтдаа эхлэе. Хайртай Тэнгэрлэг эзэмэн танд баярлалаа. Бүх алдар магтаалыг танд өргөж байна. Өнөөдөр та бас бидний өөрийн гайхамшигтай үгээр та өдөртөн жолоодож чиглүүлж хөтлөн дагуулж өгөөрэй. Эзэмнээ тэгээ таны үгийг ойлгож ухаарах сүнсний хүч чадлыг та дүүрэн болгож өгөөрэй. Ариун сүнс маань таны замыг хөтлөн дагуулж чиглүүлж өгөөрэй. Эзэн бурхан минь таньда даатхан энэ бүгдийг өргөж байна. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Сургаалт өгс номын 10 дугаар бүлгийн 9-р эшлэл. Чин шудраг хүний замнал аюулгүй. Чиг замаа мориулгагч баригдана гэж хэлсэн ба. Тэгэхээр бид өнөөдөр өөрсдийнх амьдралын замналыг бид үнэхээр яг тэр гэрэл гээгээтэй тэр замаар замнах уу? Эсвэл бид тийм үнэхээр түнэр харанх уу? Тийм замаар замнах уу гэдгийг сонголтыг бид өөрсдөө хийдэг байна. Тэгвэл Библиэлд хэлсэн зөв шудраг хүний замнал аюулгүй. Аюулгүй замаар явж байгаа хүн ямар хүн байдг вэ гэхээр зөв шудрагыг үлддэг хүн аюулгүй замаар явдаг юм байна. Буруу арга замаар шудраг бусаар ямар нэгэн зүйлийг олсон, бүтээсэн ажил хөдөлмөр амжуулсан тэдгээр бүх хүмүүс яг харанхуугаар явж байгаа мэт харанхуй гудамжаар алхаж байгаа мэт санаа зовлт амьдрал дүүрэн байж байгаа. За тэгвэл өнөөдрийн сургаалаас өнөөдрөөс бодон бурхан бидэнд үгээрээ дамжуулан бидний өдөр тутмын амьдралын яг хамгийн чухал зөв зарчмыг эзэн өнөөдөр бидэнд тодорхой энэ үгээр дамжуулан хэлж өгч байна. Хамгийн дөт зам бас хамгийн удаан зам гэж байна. Гэхдээ хүмүүс ингээд өөрсдийнхөө яг энэ цаг үед шийдэж байгаа аргаа шудраг бусаар ямар нэгэн авилгал хэл ахвал ямар нэгэн зүйлүүдээр авж байгаа өгж байгаа энэ бүхэл зүйлээр өөрсдийнхөө замыг харах юм бол их төвтэй юм шиг санагдаж байгаа. Тэгэхдээ яг ийм замаар замнах нь яг Библиэлд бол энийг бол дөт зам гэж хэлээгүй. Харин дөт зам нь ямар зам байдаг вэ гэхээр шудраг зам бол хамгийн дөт зам юм а гэж хэлж байгаа. Хүмүүс бодохдоо бол наа чин бол хоцрогдсон арга байна. Наа чин хоцрогдсон яриа байна гэж. Яаж өнөөдрийн нийгэм шудраг байх вэ? Яаж шудраг амьдрах юм бэ? Шудраг байдал гэдэг чинь үнэхээр хэцүү болсон цаг үе шүү дээ гэж хэлж байгаа. Тэгэхдээ Библи бидэнд өргөжлүүлэн ийм цаг үед ч гэсэн шудраг байхыг л ятгадаг. Яг тэгвэл чин шудраг хүний замнал нь өөрөө аюулгүй. Шударгаар үйлдэл болгоны ард ямар ч аюул байдаггүй. Өөрөөр хэлбэл амар амгалан байдаг гэсэн. Хууль бусаар үйлдэгдсэн үйлдэл болгоны ард айдас бөгөөд бас санаа зовлтууд байж идэг. Худлаа яриад үйлдсэн үйлдэлийн ард дараагийн худлаа ярилтууд оршиж гэсэн үг. Нэг худлаа ярилтын ард дахиад яаж худлаа ярих вэ? Тэрний дараа дахиад яаж худлаа ярих вэ гэж үргэлжид бидний оюун маань бодол маань ачаалал дотор байж идэг бол анханасаа шудраг хүний замналаар явсан бол ийм бодол ерөөсөө төрөхгүй гэсэн. Өөрөөр хэлбэл худал ярих, дахин худлыг ярих тийм бодол бидний оюун бодолд тийм ачаал хизээч ирэхгүй гэсэн үг байгаа. За өнөөдрийн унсан хэсгийн 2 дахь хэсгээр харах юм бол замаа мориулагч нь баригдана гэж хэлсэн байна. Буруу замаар явсан нэг нь баригдах тухай ярьж байгаа. Хулгай дээрэм хэмжсэн хүмүүс баригдахгүй бол дахин хулгай хийдэг. Тэгээ сүүлдээ юу гэж ямар өөрсдийн бодлын дархлаа үүсдэг вэ гэхээр баригдахгүй гэж. Баригдахгүй бол болно гэж. Баригдахгүй бол хийнэ. Олон удаа баригдахгүй хийдэг ч гэсэн нэг л өдөр баригдах болно. Гэхдээ өнөөдрийн Библиэлд энэ баригдах тухай ярихдаа энэ нь хууль хяналтынханд буруу зүйл хийснийхаа төлөө хууль хяналтынханд баригдах тухайхаас илүүтэйгээр юун дээр илэрхийлж байгаа вэ гэхээр нэгдүгээрт нь өөртөө баригдах тухай ярьж байгаа. Хизээ нэгэн цаг таны мөн чанар, таны мэс чанар таныг яллах болно. Тийм учраас өнөөдөр бид буруу зам руу орохгүй тул эсвэл хожимын бид тийм ялгалгааг зүрх сэтгэлд мэс чанартаа өөрийнхөө амьдралд авахгүй байхын тулд бид өнөөдөр өөртөө баригдахгүй байхын тулд замаа мориулж буруугаар өөртөө баригдахгүй байхын тулд бид өнөөдөр зөв шудраг замаар бид явах ёстой. Сургаалт өгс намаа 28 дугаар бүлгийн 1-дээр бурууд хүн хөөгдөг атлаа зүхтэн зөвхт хүн арслан мэт зоригтой зогсноо гэж хэлсэн байна. За мөн бас юунд бид баригддаг вэ гэхэд цаашдаа бид үл итгэлцэлд бид баригдах болно. Өөрөөр хэлбэл чин сэтгэлийн харилцаа юугаар дамжуулан эвдэрж байгаа гэхээр буруу зөвхт бус буруу хандлага, буруу бодол, зайлмих хуурам мэхлэл энэ бүхтээр дамжуулаад чин үнэнч харилцаанууд үгүй болдог ба. Тэгээд энэ нь өөрөөр хэлбэл эргээд дахиад тэр хүн
одоо тийм танд итгэх боломж авах. Та тэр хүнд итгэх боломж тийм одоо байхгүй болох тийм үл итгэлцлийн одоо тийм зүйл дээр ирдэг. Тэгэхээр үл итгэлцэлд баригддаг гэсэн. Нэг удаагийн залмихэн танд ашиг хонжоо тийм авчирч болох ч гэсэн насан туршийн нэр хүндийг унгаах болно. Өөрөөр дахин хизээж танд итгэхгүй байх тийм ээ, итгэж чадахгүй байх тийм үл итгэлцлийг одоо би болгож идэг баг. Мэдээж өөр дагавар үнц нь бол ойлгомжтой. Библиэр хэлдэг хүн юу тарин тэрийг хурааж авна гэж. Энэ бол учир шалтгааны тийм ээ, өнөөдөр учир шалтгаан ба үр дагаврын хууль бол өнөөдөр ч гэсэн үйлчилсээр байгаа. Энэ хуулиас хэн ч ангижирч чадахгүй, энэ хуулиас хэн ч чөлөөлөгдөж чадахгүй. Та шудраг бусыг тарих юм бол шудраг бусыг л хурааж авах болно. Та үл итгэлцлийг тарих юм бол та хожимч гэсэн олон хууран мэхлэлтүүдийг өөр дээрээ тийм ээ авах болно. Өнөөдөр та хүнийг амжилтаа хуурж байгаа бол хожим нь хэн нэгэн таныг маш их амжилтаа хуургаж хэн нэгэн таны эсрэг тийм ээ таны эсрэг талд зогсох болно, гарах болно. Тэгэхээр энэ нь бол юу тарин тэрийг хурааж авахыг хэлж байгаа. Та шудраг ариун байдлыг хураасаар байх юм бол хожимчсан та шудраг ариун байдлын үр жимсүүдтэй явж эргэн тойрон таны амьдралд үнэхээр шударгаар харилцах, үннээр харилцах хүмүүс бас таны эргэн тойронд тийм би болох болно. За тэгэхээр өнөөдөр бүгдөө яг өнөөдрийн үгэн дээр төвлөрөөд бүгдөө бас яг хамтдаа залбирцгаая. Халелуя, Тэнгэрлэг эзэн минь танд баярлалаа. Тэгээд эзэн бурхан минь өнөөдөр та биднийг эцэг шулуун шударгаар замнаж амьдрахад минь та бидэнд тусалж өгөөрэй. Эзэн минь ертөнцийн хүмүүсийн замнадаг шиг ертөнцийн хүмүүсийн боддог шиг тийм үнэхээр хамгийн дөт зам болол үнэхээр ямар ч аргаар хамаагүй гэсэн. Эсвэл авхиал ахуул авилгал эсвэл зайлмих тийм ээ тэр бүх зүйлсээр үнэхээр урт явах зам биш дөт явна гэж боддог бол харин Библиэлд бид эцэг шударгын зам бол хамгийн дөт зам юм а гэж та бидэнд тодорхойлсон. Бидний өдөр тутмын сонголтуудын ард үйлдэлүүдийн ард мэдээж хожмын үнэхээр хүн юу тарин тэрийг хурааж авна гэсэн энэ салшгүй хууль бидний амьдралд байдаг учраас бурхан минь тэгээд үнэхээр бидний хураасан зүйлсүүд маань биднээс ургаж байгаа зүйлсүүд маань үнэхээр сайн сайхан байхын тулд өнөөдөр бид зэгшүүлгүүнаар явж зөв шударгаар амьдрахад маань та бидэнд тусалж өгөөрэй. Тэгээд энэ өдрийг танд даатгаж байна. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За эзэн таныг ив болтугай.